За сайн бацхан уу. За би өнөөдөр та бүхэндээ зориулаад бидний хэлцээснээр Futures Volume буюу одоо Footprint-ийн датаг хэрхэн Quant Tower гэдэг платформоор дамжуулаад үнэгүй ашиглах 14 хоног тутам одоо temporary email буюу одоо нэг удаагийн имэйлээр сунгаад явах. Тэгээд анхан шатны датануудыг нь хэрхэн тохируулах талаар мөнхөө хэмжээний бичлэг оруулъя гэж бодлоо. Мэдээж энэ хүмүүст нэлээд хэрэгтэй байх гэж бодсны үндсэн дээрээс имжлэг хийхээр шийдлээ. За ингээд бичлэг рүү орцгоё. За юуны өмнө демо AMP Futures Quant Tower гэдэг линкээр ороод энэ дээр нэрээ бичээд имэйлээ оруулаад download now хийхэд ерөөдөө юу нь гарч ирнэ гэсэн үг. Quant Tower нь татагдах Quant Tower нь гарч ирнэ. Тэгээд 24 хоногийн юм лөө 14 хоногийн юу нь гарч ирнэ. Демо гарч ирнэ гэсэн үг. За энийг бөглөөд за эхэлцгээе. За ингээд бөглөөд юусны ингээд татах цонх маань гараад энэ Quant Tower татах. За тэгээд за энэ бүсний дараагаар ингээд татах цонх маань гараад ирнэ. За тэгээд энэ доор зүрийн одоо танилцуулга гэж тохируулга хийх бичлэг тах шиг байна. За тэгээд энэ дээр дараад Quant Tower татъя. За тэгээд энэ хөөг одоо нэг хугацаанд дуусныхаа дараа temp mail үүсгээд одоо энэ одоо нэг удаагийн mail гэдэг үг. Нэг удаагийн mail-үүдийг үүсгээд самсргүй байдлаар нэг удаагийн mail үүсгээд тэгээ нэг 14 юм уу 24 хоногтой тогтмол сунгаа яваад байж болно. Одоо Quant Tower-ийнхаа email хэсэгт нь энэ дээр байгаа энэ temp mail-ийнхаа юг оруулчихна гэсэн үг. За татагдсан байна. За extract солих уу гэж байна. За Quant Tower маань суусан байна. Let's start гэд. За одоо энэ дээр ихэд нөө demo connection буюу demo аккаунтаа энэ дээр холбоно. За энэ дээр дараад тэгээд энэ demo гэдгээ сонгоод за энэ дээр username дээр нь одоо mail-ээр чинь түрүүний хаягаар одоо нууц уг пассворд нэрсэн байх хэвээр. За тэрийг аваад энэ дээр хийнэ гэсэн үг. Оруулна гэсэн үг. За энэ дээр миний имэйл хэгэн дээр нууц уг болон пассворд бүхий имэйл нэрсэн байна. За энэний нууц уг пассворд энэ дээр username дээр нь username-ийг оруулаад пассвордын дээр нь пассворд оруулна. За ингээд connect хийгээд үргэлжлүүлье. За ингээд AMP Futures маань холбогдлоо демогоор. За одоо хэлэлэр ихэд Quant Tower-тойгоо нэг хальт танилцаад яг анхан шатны тохиолдолд яаж хэрхэн хийх талаар юу. За энэ юм за чарт нэх юм бол энэ чарт гэдэг дээр дараад за энэ дээрээсээ хослоо сонгоно.
За хосол ерөнхийдөө хитгэн гэхээр одоо жишээлбэл голд арилждаг бол комикс гэсэн бирж дээрээс голдыг хайх хэрэгтэй болно. Хэрвээ газрын тус ч юм арилждаг бол Numix буюу New York Mercantile Exchange ч юм уу те хэмжлэн ингээд яг exchange-үүдээс нь одоо юугаа хайжна гэсэн үг. Босод валют энэ төр арилждаг бол CME Chicago Mercantile Exchange-ээс ерөнхийдөө хот тухайн хослоо хайна гэсэн. За юуны эхний ээлжинд голд ихэвчлэн гэж ер нь л GC гэсэн өргөдөлттэй гэдэг. За тэгтээ шууд эндээс нь хай. За жижигрүүлээд бүгдийг нь яаж чаад. За энэ comics on Globix гэж энэ тий. Энэ дээр ингээд алт мөнгө байгаа гэсэн. За энэ GCE мөнгө энэ GC gold CE мөнгө CP нь болохоор copper буюу зис гэсэн үг. За ингээд энэ гурван төрөл одоо энэ comics дээр байгаа гэсэн үг. CME дээр нь болохоор энэ валютууд байгаа гэсэн үг. Энэ мини нь болохоор ингээд нөө жижиглсэн контрактуудын нь болохоор эднэлөө мини рүү нэх ороод ирэхгүй. Тэгээд Numix буюу энэ болохоор New York Mercantile Exchange юу энэ ерөнхийдөө газрын тус центр арилжиж газрын тус центр байгаа гэсэн үг. За хэлээ голд оны. За GC. За энэ нэ хамгийн сүүлийн контракт нь энэ байгаа гэсэн үг. Энэ одоо ингээд доошо задраа явах юм бол доошо үргэлжлээд явна. Өмнөх контрактуудаар тэгтээ одоо хамгийн дээдлэлт байгаа нэрхтээ хамгийн сүүлийн контракт буюу одоо явж байгаа контракт аа гэсэн үг. За чарт нэслээ. За ингээд томруулаад харъя. Явж ийн харъя. За хөдөлж ийн те. За одоо энд ингээд эхлээд нэнгүүд ерөнхийдөө юугаар харагдана? Түхэн кендлэр харагдана. За энэ дээр би ерөнхийдөө анхаас нэг хэдэн тохиргоог нь хэлээд өгье. За энэ дээр мэдээж юугаа харна? Хослоо сонгоно. За энэ time frame буюу хэдэн цаг минутын дээр харах юм бэ? Тэрийгээ сонгоно гэсэн. За энэ болохоор хэдийн хугацааны датаг харахыг тий 1 цаг 2 цаг одоо энд би 1 цагийн датаг харна гэж сонгочих юм бол ингээд над сүүлийн 1 цагийн датаг л харуулна гэсэн үг байхгүй. За 3 хоногийн датаг харъя гэдэг ингээд 3 хоногийн харна. 1 минутанд 3 хоногийн датаг харна. За энд болохоор кендлийнхэн төрлүүд юугаар харах юм гэдэг ч юм уу те. За энийг хэрхэн тэгвэл юу руугаа хувирах юм бэ? Footprint буюу кадастр руугаа хувирах юм бэ? Гэхээр за энийг дараад энд доотлолт энэ ерөнхийдөө тохиргооны үндсэн цэснүүд ингээ гарч байгаа. За энэ дээрээс жишээлбэл VWAP ашигладаг бол VWAP-ийг нээж болно. За жишээлх юм бол D-ийнх нь VWAP-ийг нээчих юм өдөр. Окей. За let's see. За VWAP-ийг явж гин те. За энэ. За VWAP-ийн 1-р банд явчих шиг байна. За кластер руу орлоо. За энд юуны тохиргоонод байгаа гэсэн үг. Кластерын тохиргоо. За харъя. За single volume байх юм уу? Double volume оруулах юм уу гэдгийг сонгоно. За double-аараа сонголоо. За энийг эхлээд enable хийн. За enable хийнгүүт ингээ гараад ирчихэнтэй. За тахти тоогоорой. За anyway. За ингээ гараад ирлээ. За тэгэнгүүт single болох юм бол дан volume. За double болох юм бол за ингээ гараад ирчихэнтэй. За хоёр багантай. За тэндээс нь одоо би эхнийх нь баганд volume оруулах юм уу, delta-г оруулах юм гэдэг ч ингээ сонголттой байгаа гэсэн. За би task-аар ажиллаж байгаа бол эхнийх нь баган дээр sell rate, sell volume гэдгийг сонгоод за хоёрдугаар баган дээр buy volume гэд
Ингэнгүүт ерөнхийдөө үндсэндээ бидний нэг хараад байдаг юу гараад ирчих гэсэн үг. Бүгд төрийн үндсэн бит аск чарт мань гараад ирчих гэсэн үг. За тэгээд харахаа болохоор хистограмаар харах юм уу? Эсвэл кластерын нэг өнгөнийх нь нууцлалтаар харах юм гэдгийг ингээд сонголтоо хийж болно. За тэгээд энэ доошоогоо эндээс мөн энэ юугаа харж байгаа өөрөөсөө сонголтуудаа ингээд хийгээ явж болно гэсэн. За дараагийнх нь энэ custom profile нь болохоор profile татна. Volume profile татна гэсэн үг шүү дээ. Одоо жишээл ингээд татна гэсэн. За тэгээд нэгэнгээд за dotl-ийн time statics гэдэг нь болохоор энэ dotl-ийн энэ үндсэн candle мэдээллүүдийг агуулсан юм байна. За эндээс мэдээж юугаа сонгоно, аль алийг төвчүүлгийг сонгоно. За бүгднийг л унтраач. За эхний ээлжинд volume мэдээж хэрэгтэй. Тэгээд delta хэрэгтэй. Гэх мэтлэн. За тэгээд энэс цаашаа ингээ бусад юмнуудыг нэг өөрсдөө ашиглаж болно. За энийг одоо жишээл яг бодит дататай таарж ийнэг үе харъя. Миний үед атасыг ашигладаг. За атас дээр таарж ийн харъя. За атасын чарт энэ байна. За эндээс харъя. За дээдл 51 50 35 10 за 13 12 15 гэд ингээд таарч байна те. За гихмчлэн ингээ яг таарад явах нэ. За иймэрхүү байна. За тэгээ эндээс бусад юу муугаа ингээ нэг явж болно. Цонхнуудаа нээж болно. За баярлалаа.